Өнгөрсөн амралтын өдрүүдээр иргэн цагдаагийн алба багчид намайг зодож биет халдсан гэх мэдээлэл тараасан байдаг. Тэгвэл ухтаа иргэн 4-5 хүүхдэд зохиж өшөглөж газраар чирж биет нь халдсан бөгөөд бусдыг ална хэмээн сүх барьж танхаарчээ. За энэ мэдээллийн мөрөөр сурвалжлалаа. Цонгойрхан дүүргийн 31 дугаар хоронд бид ирсэн байна. За энэ 4 дугаар сарын 6-ны өдөр 13-аас 16 насны 4-5 хүүхдийг иргэн одоо зодож биетэн хүнд гэмтэл учруулсан гэдэг ийм мэдээлэл гарсан. Тэгвэл бид яг одоо Цонгойрхан дүүргийн 31 дугаар хороо буюу за хэрэг одоо болсон одоо газар ирсэн байна. За энд одоо 13-аас 16 насны 4-5 хүүхэд тоглож байхад иргэн бол ирж биетэн халд зодсон. За энд эдгээр хүүхдүүдийг өмнө бас зодож биетэн гэмтэл одоо учруулж байсан гэдэг ийм мэдээллийг бид бол авлаа. За тэгвэл энэ одоо ямар очтой процесс болсон гэдгийг зарим одоо хохирчдын гэр бүлээс бас тодруулъя. Танай хүүхдүүдийн биеийн байдал ямар байна? Зарим нэг хүүхдүүд бол зодуулаад толгоондоо гэмтэл авсан. Тэгээд шүүх эмнэлгээр явж байгаа. Миний хүүхдийг бол цохиж унгаагаад эсний болооч гэсэн хүүхдийг бол бүр аягүй сайн их зодсон байгаа юм чинь. Бидийг өөр ингээд шалбарцсан. Тэгээд унгаагаад ингээд чирсэн юм билээ. Тэгээд хамарлын өшгөлцсөн гэдэг чинь хамар нь тэгээд хөрцсөн байлээ. Тэгээд энэ чинь ерөөсөө нэг удааг үлдэх биш байхгүй юу? Өмнө нас 2 дахь зодсон. Өмнө нэгэд маа дүү хөдөгтөр ус авч явж байхад зодож байгаа байхгүй. Тэрний өмнө жил нь болохоор маа дүүгаас нохооны хэрэгт гүтгээд нохоог нь хулгаас инээтрээгээд тэг удамд явж байхад зодсон ш цагдаа дагуулж очиж цагдаа худлаад л юм байна явчихсан. Манай хүүхдийг бол нэг удаа биш 2 удаа зодож байгаа байхгүй юу? Гэрээсээ гүйж гарч ирэнгүүтлээ гэрийн амбарлаа орж сүг авч гарч ирэнгүүт шууд ярьж байгаа байхгүй. Би ч амгаас наслаа 17 жил амьдарч байгаа чам шиг байна гэдэг бол алан гэдэг. Цагдаад зодуулсан гих иргэн удаа дараа бага насны хүүхэд зодож байсан бөгөөд өмнө нь хэдэн удаагийн ял шийтгэл идэж байжээ. 4-5 жоо хүүхэд зодсон. Тэгээ нэг нь бүр годом зодож гэрлүүгөө чирч оруулсан бол гэртээ оруулаад бахан зодсуулаад тэгээ тэрний цагдаа нарын чүүтэйтэй орж гэрээс нь авч гас гэж байгаа байхгүй. Тэр өнгөрсөн жил бас энэ шийднээр нэг хүүхэд орилоод нааг ажиллаж ирж орилоод үйлцэнгүү гэд нөгөөт нь араас нь хөөгөө явчихсан. Аална гэд. Тэр нөгөөт нь орилоо гүйж гот би гүйж машинаас буугаад гүйж ирэнгүүт энэ чинь барьж авч гасаасах. Өмнө нь бас содогтой энэ чинь шийдэн дээр энэ хөрчээд машинтаа хөөсгсөн манай хүүхдийг. Тэгээд цухтаагаад гашаар гарцсан байхгүй. Тэгээ бол ер нь дайраад алхаж байсан юм биш мэдэхгүй. Хүний хувьд одоо энэ хүүхдээ одоо эрүүл галзуун мэддэхгүй юм хүнд одоо зодуулаад 2 дахь удаага ингээд зодуулчлаа. Маш их сэтгэл санаа хэцүү байна. Ер нь бол сая л 13 урж хөвгд штэ. Тэгэхээр чин тэр хүн чи өөр 90 оны залуу. Тэгээд тэр насбыг үзсэн тийм том залууч тэр жоо хүүхдийг айлгаж зодож нүтгэр чи хин ч гэсэн ямар ч эцэг хүн уурлна. Тэгээд уурлаад одоо маргаан хүснээс болж одоо би өөр хүүхдээ өмөрснөөс болж одоо өөрөө хэрэгтэн болчиход тэгээ одоо ингээд хүүхдээ зодуулаад бас тэгээд нэг ийм л асуудалд орчоод. Ер нь энэ хавийнхан тэр иргэн гэр нь хэр мэдгүй. Ер нь ямар хүү. Наад чи юм зарга шүргчтэй эрүүл галзуу мэддэхгүй ерөөсөө мэдхгүй юм гэж бараг байхгүй. Тэгэл ерөөсөө ингээд энд итгэж байгаа хүүхдүүд зодоол. Үнэхээр хэцүү наачаал байсан. Манай наваа ер нь нэг хүмүүс бүгд л мэдцгээж байгаа. Ер нь жоохон эцэгтэй өөрчлөлттэй хүн юу ямар хүн юм мэддэхгүй. Тийм ойрлж чарлсан тийм сонио хүн байдаг байхгүй. Би бол бодож эцэгтэй өөрчлөлт хүн гэж бодож байна. энэ хавийн бүх хүүхдүүд бүх хүмүүс ямар ч хүнээс асуусан хэлнэ ер нь тий. Тэр хүн ер нь эрүүл гарал зүүн мэддэхгүй шүү дээ. Тэгээд бас энэ өөрийгөө өмөрөөд юу мгаар сошиал медиа аюу их юм ярьсан юм билээ шүү дээ. Тэгээ одоо хотлоо мэдээлэл тараагаад тэгээ яг бодит юунд болсон асуудал нь бол одоо цагдаагийн байгууллага шалгаж байгаа. Цагдаа чи өөрөө зодтолцчихвол энэ цагдаа намайг аллаа гэж орилоод шүү дээ. Тэгэж болохгүй шүү дээ. Тэгээд тэр 2 давхрын хаалгыг гуудтал авсан шүү дээ. Миний хүүхэд одоо эрүүл сарвал хүүхэд одоо ингээд ийм том 30 гарсан ийм том хүнд ирэх хүн одоо 2 дахь удаага зодуулж байна. Тэгээд одоо харахад эрүүл сарвал боловч цаашдаа одоо тархин даямтай болох юм уу? Тэгээд эсвэл бие махбодоор хохирох ч юм уу? Тийм болчвол одоо яах юм? Одоо бол би бол хүүхдүүдээ бол хаана явж байгаа бол миний хүүхдүүд яаж байгаа бол гэртээ яаж байгаа бол гэж бодхоос илүү хин ирээ зохих бол гэж бодохоор л болчиход байна шүү дээ. Тэ алстаа юу ч ямар ч хүүхэд гарч ирэх юм бэлээ мэдэхгүй шүү дээ. Би л дав эрүүл хүүхэд гаргасан. Тэгээд хүнд зодуулаад ингээд дахир дутуу болгоулчмаар байна. Одоо энэ авч одоо шийдэн дээр хүүхдүүд хүртэл тоглоход айгүй хүндрэлтэй болчиход шүү дээ. Айгаад тэгэл хизээ ирээд яачих юм мэдэхгүй. Хүүхдүүдийн эрхчлөөтэй тоглоулмаар нь эрхийг хамгаалуулмаар нь ийм том болцсон хүнээр чинь зодуулаад баймааргүй байна л гэж хэлмээр байна би. Тэгээд гэртээ чинь шатаа чи шүү шуун унтчих чинь гэж орилсан шүү дээ. Орой ирээд бас ингээд гэр орон шатаачих чинь би бас мэдэхгүй шүү дээ.
бас юм тийм годом тааран готлоос энэ чулуун болгоор захаа наваг алчих юм лээ. 4-5 хүүхэд зодож танхаарсан Эргэн Огийн хувьд зарим мэдээллийг хэрэгслэр өөрийг нь цагтаа зодсон гэж дашаа мэдээллийг тараасан байна.